Монгол хүн бүр модон шинэгийн талаар сонсч ирсэн баг. Хүннүг үрний удирдагч модон шинэгийн талаар мэдж авцгаая. Модон шинэ нь хүннүгэн эзэнт гүрнийг үндэслэгч нийтийн тооллын өмнөх 209-өөс 174 онд хүнний улсын хаан байсан. Хүннүгийн хаан болох Түмэн Шинэгийн ууган хүү болон нийлсэн ба нийтийн тооллын өмнөх 209 онд өөрийн эцэг болон дайсагч олон ноёдыг устгаж хаан ширээг өөрийн хүчээр олж авсан байдаг. Хүннүг үр нь нийтийн тооллын өмнөх 209 онд байгуулагдсан гэж судлаачид үздэг байна. Хал нутгийн Монгол, Түрэг, Хамниган, Иран, Төв Тэлт нүүдэлчин үндэстнүүд анх удаага түүхэндээ нэгдэж Хятадын түрэмгийллийн эсрэг сүрэн зогсох чадал хүчтэй болсон модон шинийг нь түүхэн гав юм. Хожим нь Чингис хаан улсаа байгуулахдаа хүннүгийн засаг захиргааны системийг өөрчлөлтөхөд дагаж хэрэгжүүлсэн түүхнийх уламжлалыг харуулахын зэрэгцээ. Хүннүг ба Монгол үндэст нь гарал үүслийн холбоотой болохыг давхар харуулж буй хэрэг юм. Модон шинийг 35 жил хүннүг үрний төвийг барьж нийтийн тооллын өмнөх 174 онд нас барсан. Түүний байгуулсан гүрэн цаашид 300 жил оршин тогтсон байдаг. Монголчууд бидний дэлхийг захирсан төв тэртээ нийтийн тооллын өмнөх 209 оноос эхэлсэн гэж үзэж болохоор та хүннүг үрэн болон модон шинийг талаар хэр мэдэх вэ?